Зайвсан Kid Rock Samtorolt зураг видеонуудын дараагийн дугаартай морил бид аниме кейсүүдийг задлаа явж байгаа. Энэ удаа аниме кейсний 6 дахь кейс $6.9 үнэтэй Drive-ийг задлаа тэр ашигтай ялт хэлтэйг үзэж байна. Ашигтай байгаасай. Kid Rock нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал кейс нэдэглүүд бокс айт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire Swap-тай танилцсан. Солиороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ишлээд 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. Drive хамгийн үнэтэй oh my god нөө хитуудын памплаад байгаа баскил макс вин юм байна. Тэгээд нэг шанстай. За яг уу гайгүй. Угаасаа үнэтэй юм байна. Баскард ч амар гоё. Полигон. Энгийнээр задлаж жоохон онцгой хийжиж магадгүй бах. Joker мод нь үнэтэй юу? Гайгүй юм байна. За 100 задлахад бид нар $609 хэрэгтэй. Тэгээд 100 задлцгаая. Boom. Oh my god, what the fuck was that? Найдхан. Истхэн. Аратхан. Йоо энэ стажик савлуулдаг хийж байна уу? Гэхдээ 33 алдагталтай байна. Йоо сая гэхдээ амар алдагталтай шиг хэлснэ. Бас нэлээд ашигтай дунд нь спин байлаа. За байж одоо. Энэ сэтгэл санаагаар маань жоохон тоглох гээд шүү. 13 14 15 16 17 18 За ер нь онцгүй юм байна да. 19 онцгүй гэсэн. Энэ дээр амар хутга гоочихгүй бол. Энэ унах магадлал 28% мөртлөө бараг 280% шиг ундлаа. Тэр зөри байд $304 үгүй биш ээ. $600 $400 та. Тэр нь бол 33% алдсан. Very bad. За Joker модоор задлан 416 стандарт хувьтай ямиг авчдаг юм дөө. Бэтгүй шаасаа. 왜 저 ашиг ижлээ хаа? Энээс 2 онц юм байна. Окей. Хэдийг задлж ба би? 15 ингээ 20-ын задлж байгаа юм. $2,760. Би максвин гэдэг авсангүй шүү дээ. Авах ёстой шүү дээ. Шас тийм эготой шас дээ. Зээлтэй ёстой л доо. Factory new. Минимал хөрөө. Окей, 25 задлсан. $3,500 орчим доллар хүрсэн. 10% алдагталтай юу? Тий, 10% алдагталтай. Яг депозит бонусаа бодох юм бол 10% ашигтайг бодсон ч болно л доо. Хамаагүй. Дахиад нэг дарна. 30 задлж. Дахиад авч. За that was very bad. Дандаа юм тэнэг шийдвэр гаргах гэж байна. Болооч.
Чин төгснөр хизээ сурна да. Хизээ сурнаа. Нэг эсрэг нэг үзнэ. Код за хамаа. Хоёулаа ки дропыг шулж идэх үү? Аа. Чи гоё юм аагаад, мань гоё юм аагаад. Тэгээд хоёулаа хамтын хүчээр ки дропыг шул идэх үү? I think that's good. No. 6 доллартай ч хүрэхгүй ч шиг. Dualities байд 2 төстэй. 488 өнөө өссөн байна Duality-ийн үн. Яна коди хамаа. Хоёулаа ямар утаа кейс задлаад байгаа юм бэ? Гэвч нэг макс нь унчдгүй юм бах та. Бол унах шанс амар давгүй байсан шүү дээ. Макс нь унах шанс нь давгүй байгаа болохоор ер нь бол бус юм амар өнөө муутай л байгаа юм байна л да. За энийг бол зүгээр инженеэр задлахгүй байна. Шал уйтгартай шал мия кейс байна. This case man. Нэг эсрэг үзнэ. I believe in myself. За би 3 баскил унагаана. Okay, watch this. 416 хувиар 8 кейс задлахад би 4-ийг унагаана заяа. Харчээ. Биш 3-ыг унагаана. Ой, админа сонсож байна уу? Админа. Админа байна уу? Ой, энэ өнгөрөө авчлаа штэ админа. Шок. Where's my boss kill man? Stay class юм үнтэй бо. Boss kill. Go my boss kill. Наачин штэ. Оо, бэж минимал байрны юм биш үү? Яа, айл баскет унгаачлаа хэмтхэн ногооч. За, айл 2x дагуулan хийсэн. За, одоо л 3 баскет унгаач. Come on. Basket. Not that one, man. Give me basket. Royal Platinum чи үлээ нөө. Миний trade up хийгээд авъя юм авъя гэж бодож ирсэн ским мөн үү? Мөн баха те. Basket. Come on. Basket өгөөч. Factory new basket. Хоёр одоо үлдсэн 3 гэсэн 3 дараалаад. Back to back. Нэг баскет хийхэд л comeback штэ. Бүх юмын дээрэндээ давна штэ. За айл унгаачлаа штэ. Баска. Окей, unlock. Тэ нөө баскет ч мөн баха. Glow case мөн байна. Трейд ап байна. За, бишээ. Royal Platinum харах гэсэн штэ. Амдаа. Revolver case, OG knife унах юм байна. Окей. За дараагийн имплэрийг олзъя. Энэ удаагийн юм шигэн дээр ер нь дими кейс. Эний дараагийн кейс бол яг л ашигтай кейс. 2 ашиггүй кейс, дараагийн 2 кейс ашигтай кейс байна. I feel it man.